Улаар дамжаад хүний хоол хүнс болж хувирж байгаа ийм үйл явдал. Эний дээр нь босруулах хүнсний үйлдвэрүүд нь. Мал аж ахуйн дээр хөнгөн үйлдвэрүүд нь нөгөө талд нь хүнсний үйлдвэрүүд. Доор нь газар тариалан мал аж ахуй гэсэн ийм дөрвөн том багц байна гэсэн. Тэгэхээр яамны хэрэгжүүлж байгаа бодлого хоршоо хөдөлгөөн. Шинэ хоршоо. Буюу энэ малчтай хөлбөрөөр нь хорших тэр түүх үеийн бэлтгэлийг хангах хамгийн анхан шатны зохион байгуулалтыг нэгж болгож бий болгож эхэлж байгаа гэсэн. Энэ дээр нь цагаалт буюу хөнгөн үйлдвэрүүдэд арьс шир ноос ноолруудаа босруулалтын төвшингээ сайжруулах, экспортод гардаг өрсөлдөх чадвартай болох том ажил эхэлж байгаа нь энэ. За газар тариалангийн буюу Афрын 3-4-р энэ аян үйл явдал бол газар тариалангаа эрчимжүүлэх, үүн дээр газар тариалангаа мал аж ахуй буюу эрчимцэн мал аж ахуйтайгаа төгс хослох, за энэ дээр суурилсан хүнсний үйлдвэрүүдэд босгож ирэх. Энэ хүнсний хувьсгал хөдөлгөөнөөр тэр хүнсний босруулах чадварыг сайжруулж. Тэгээ энэ болгочин өөр хоорондоо харилцан уялдаатай шүтэлцээтэй юм явж явах учиртай. Тэгэхээр энэ манай засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого бол дөрвөн цогц бодлого хөдөө аж ахуйн салбарт харилцан уялдаа хамаарал бүхий нэг нь нөгөөгөө дэмжсэн юм бодлого болж хэрэгжиж байгаа маань байна. Энэ нь өөрөө улс орны аюулгүй байдлыг ялангуяа хүнсний аюулгүй байдлыг эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гол бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд болсон ковидын цар тахлын том сургамж бол бид хүнсээ дотроо үйлдвэрлэдэг, бид тарьдаг, ургуулдаг байх ёстой. Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр ард иргэдэд хангадаг, хувцалдаг байх ёстой. Эдгээр нь бол чухал болох нь өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлаас тодорхой болсон. Тэгэхээр бид энэ талдаа нэлээд анхаарах ёстой гэдгийг бодлоо аюулгүй зөвлөөр асуудал танилцагдаж шийдвэр гарч хэрэгжиж байгаа юм учиртай юм шиг. Цагаалт хэлбэрийн хүрээнд үйлдвэрлэл борлуулалтаа хэрхэн яаж тооцоолж байгаа юм? За зээлийн их усүрүүд цагаалт тухайд нэгдүгээрт ноолуур. Ноолуур бол бид дэлхийн ноолуурын 40-оос 50% нийлүүлдэг. Тэр маань өөрөө малын тоотоо шалтгаална гэсэн үг шүү дээ. Энэ жилийн тухайд бид нэг 57.7 сая толгой мал 24 оны жилийн эсрэг тоолуулж байна гэдэг маань бид 8.5 мянган тонн ноолуурыг энэ хавар бэлднэ гэсэн үг. Энд нэг 17.7 сая ширхэг арьс нэхий бид нар бэлдэх болцоо үүсэж байна гэсэн үг. 1900 тонн тэмээний ноос бэлднэ гэсэн үг. 400 тонн сарлагын хөвөр бэлднэ гэсэн үг. Тэгэхээр энэ гарч байгаа бэлтгэж байгаа суурийг бид яаж бүтээгдэхүүн болгох гэдэг. Хамгийн тэргүүнд нь ноолуур. Ноолуур маань дэлхийн ноолуурын 40-оос 50%, нөгөө талаараа дэлхийн текстил гэж байгаа. Энэ салбарын нийт бүтээгдэхүүний 1.6% нь амтны гаралтай байдаг. Бус нь хөвөн буюу синтетик гаралтай хувц хунарыг хүмүүс хэрэгжилж байна гэсэн үг. Тэгэхээр дэлхийн 1.6% дээр Монголын энэ түүхийд өөрөө их том очиж ирнэ. Ноолуурын 50 орчим хувь. За ноосон дээр бид нар чинь дэлхийн хамгийн хоньтой 14.1 болж 30 сая хонороо их дээр очиж ирнэ. Бид 34 мянган тонн ноос бэлтгэх чадвартай гэсэн үг. Тэгэхээр тэр дэлхийн 1% хэрэглэн дээр манайх өрсөлдөх том болцоо. Тэгэхээр бид босруулалтын төвшнийг сайжруулах зорилт тавьж байгаа юм. Технологиудаа сайжруулж байна. Манай хувийн хвш маань нэлээд олон ажлуудыг хард гарсан, технологийн шинжилгэүүдийг нэлээд хийсэн. Үндэсний хэмээ өөрсдийн онцлогтой технологиудыг нэлээд босруулж чадсан. Тэгээд ялангуяа ноос бол том эргэлт гарна. Ноос ахиж жалганд хаягдахгүй гэж. Малчтын маань бид нар мал аж ахуй маань өөрөө энэ үйлдвэрлэлийн гол суурь тул тэнд мал маллах сонирхлыг бид нар дандаа төрүүлж явах хэрэгтэй. Ноолуур тэрийг бас нэг том дэмжлэг болдог. Нөгөө талаас энэ жил бид нар махны экспортыг маш хүчтэй дэмжиж өгсөн. Махны экспорт олон улсад гараад ирэхээр бид Монгол маха дэлхийн хамгийн үнэтэй махны зах зээлд гарахын төлөө ажиллаж байна. Буюу Арабын ертөнц, ойрхон орнд руу Монгол мах үн цэнтэй. Гэрээ хэлцээрүүд нь хийгдсэн экспорт боломжийн явж байна. 300 гаруй сая долларын экспорт бид нар хийчлээ шүү дээ. 2 жил дараалаад. 30 жил ярьдаг байсан. Мах зармаар байна, гаргамаар байна гэж ярьдаг. Олон жил явсан. Харин энэ
өнгөрсөн 2 жилийн хугацаанд мал эмнэлгийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд манай мах экспорт нь гарч ирж байна. Тэгэхээр энэ амжилттай хадгална. Мах үнэтэй болохоор малчтын орлого сонгож байна. Малчт маань махан дээр доолуур дээр сэтгэл хангалуун. Одоо арь ширэн дээр ноосон дээр бид нэр үнцэнтэй байх энэ бодлогыг хэрэгжилж байна. Тэгэхээр мал аж ахуйн бодлого, үйлдвэрлэлийн бодлого хоёр маш холбоотой. Үйлдвэрлэлийн технологи, үйлдвэрлэлд шаардлагатай түүх хийдэг, чанартай түүх хийдэг бэлтгэхийн тулд малчид маань өөрөө хариуцлагатай болох. Хөдөлмөрөөрөө хорших, малынхаа үйлдвэр угсаа, ашиг шим, анхан шатны тэр түүх хийдийн боловсруулалтыг хийх гэх мэтлэн олон зүйлд цэцэтгэхний хувьд их нэлээд том өөрчлөлт гарах хэрэгтэй болж байгаа. Энэ бодлого маань хоршуулсан малчин цагаан алтанд оролцож байгаа хүнсний манай боловсруулалт салбарын үйлдвэрүүдийн холбоос байхгүй. За нэг чиглэл. За тэгэхээр санхүү хөрөнгөний хувьд бол боломжтой. Хэдийгээр төсвийн хэмнэлттэй холбоотойгоор манай салбар нэлээд 130 гаруй тэрбум төгрөгийн төсвийн хасалт хийгдсэн хэдий ч бид Атрын 4-р аян цагаан алта хүнсний хувьсгал хоршоо хөдөлгөөнүүдийг тасралтгүй өргөжлүүлэх юм болцоо бүрдсэн байгаа. Цагаан алтын тухайд энэ жил 800 орчим тэрбум төгрөгийн зээл эргэлтийн болон технологийн шинжилт хөрөнгө оруулалтын дээр хэрэгжихээр байгаа. Нэг бодлого байгаа. Яам тэр мөнгийг аж ахуйн нэгжид өгдөг зүйл биш. Яам салбарын бос суурилагдсан хүчин чадал дээр үнэлгээ хийгдээд хаана ямар шинжил хийх гэдгийг тодорхойлоод мэргэжлийн холбоотой хамтраад гаргаад ирж байгаа. Тэгээ тэн шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоог нь гаргаад арилжааны банкудаа өгч байгаа. Арилжааны банк өөрийн их усраараа энэ зээлийг болгоно. Манай энэ цагаан алт хөдөлгөөн дээр бид арилжааны 10 банк хамтарч ажиллахаар гэрээ хийсэн байна. Монгол банк мөнгөний бодлогын хүрээнд. Яам юу хийх вэ гэвэл арилжааны банкны олгосон зээлийн 10% нь хүүгийн хариуцж төлж арилжааны банкта төлж өгч гэсэн үг. Тэгэхээр аж ахуйн нэгжээр очиж байгаа зээл нь 6-аас 9% зээл. Эргэлтийн зээл нь 2 жил, хөрөнгө оруулалтын зээл нь 4 жилийн хугацаанд очихоор аж ахуйн нэгжид ирж байгаа ачаал бага. Нөгөө талаас зээл олгож байгаа арилжааны банкны одоо тэнд салбарт илүү судлах, их зээл олгох сонирхол бас тэр хэмжээ нэмэгдэж байгаа. Ийм мэтэр одоо бид өөрт байгаа нэг 68 тэрбумыг бид 800 тэрбумын зээл олгож энэ хувийн хвшилдээ дэмжиж яах гэсэн үг. Тэгэхээр яамны бодлого төвж өөрчлөгдөв. Өмнө нь бол өөртөө яам хариуц зарцуулдаг биш байдаг бол одоо бол тийм биш. Хөтөлбөрүүдийг буцаагаад дандаа л хувийн хвшилдээ. Нийт бараг бид нэг 4-5 их нийтийн хөнгөлөлтөө зээл манай хөдөө аж ахуйн салбарын хувийн хвшилд очиж байгаа. Хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр ажлын байрууд нэмэгдэх л дээ. Дор хаясны 3000 орчим ажлын байр нэмэгдэнэ гэсэн тооцоо байгаа юм байна. Тэгэхээр энэ салбарт хүний нөөцийн асуудал нэлээд эмзэг байх шиг байна. Энэ тал дээр ер нь бас бодлого хэрэгжүүлэхгүй бол цаашдаа нөөцгүй 3 жил бараг 3 дахь өсчлөө шүү дээ. Одоо энэ 25 онд бид 100 их нийтийг давах гэж байна. Эдийн засаг өсөж байна. Энийгээ дагаад маш олон салбарын үйлдвэрлэлүүд, үйлчлэгээний юмд нэмэгдэж байна гэдэг маань бид өөрсдөө хүрэлцгээ болж эхэлж байгаа гэсэн үг. Бас ингээд хүн дутаад байгаагийн тэр цаад тал нь бол эдийн засаг өсөж байгаа холбоотой юм шүү гэдэг юмсан. Тэгэхээр салбар бас технологиуд нэлээд өөрчилж байна. Зарим салбарт нь хүний дутагд үүсэж байгаа, заримд нь хүний илүүдэл буюу хүний үр дүнтэй ашиглаж эхэлж байгаа буюу шинэ технологи нэвтрүүлэлтээр 20 хүний хийдэг ажлыг одоо 2 хүн хийж эхэлж байна. Ийм олон инновацуудыг бид нэр онцгой анхаарч байгаа. Газар тариалан дээр ч тэр хөнгөн хүнсний арь ширний үйлдвэрүүдийн технологийн өөрчлөлтөн дээр ч тэр. Одоо жишээлбэл одоо энэ ноолуурын идэл үндсэндээ залгаагүй болж хувирж байгаа байдлууд. Одоо ингээд ханцуу бүх юм залгахын тулд ойчход деталаар нь ойчхон хооронд нь нийлүүлж ингээд залгадаг байсан зүйл байхгүй. Тасралтгүй нэгдэг юм машинууд, технологийн шинжилт дээрх сайн дэмжиж өгөхөр хүний нөгөө бүтээмж тэр юунууд хүн хөдөлмөр зарцуулах багасаад ийм мэтлэнгийн юмнууд их олон зүйл дээр орж ирж байгаа шүү. Ялангуяа арьс ширэн дээр жишээлбэл бас энэ хөтөлбөрийн хүрээнд ямар одоо арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр яаж үнэлэх юм бэ? Арьс ширэн дээр хэлсэн.